Оо Мэнчин хэнчин хэнгүй ботогч хотос их хөдөө мэн надад иж зогч хүүхэн мөхөнтэй биш хөнтэй бүжин чаача хөдөөний хөдөөлн яа Замын цэвэ санаад гэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр хүүхэд залуучуудын ихэнхийнх нь ордог сошиал платформуудын хамгийн томоодынх нь нэг болох TikTok-ыг өөндөө сонирхоцгоох болно. Ягаад гэвэл сүүлийн үед TikTok нэлээд нэр хүнд нь ингээд эцэг эхчүүдийн дунд асар их унаад байгаа. Тэгээд тэр шалтгаан нь яг юу вэ гэдгийг хамтдаа харцгаая. Ямар ч тач хамгийн ихэн TikTok ороод өөрсдийгөө эхлээд хайцгаая. Тэгэхээр хончин лавга гэдэг ийм олон ийм хайлт гарч ирж байгаа юм. Тэнгүүд ингээд миний хаягаас бусад юм зөндөө хаяг гарч ирж байгаа маа юм хуурамч фейк юм баахан юм хончин лавга гэдэг тэгээд баахан зурагтай юм хаягууд байгаа. Гэтэ би янз бүрээр ингэж бусад шиг TikTok дээр бичлэг оруулдгүй тий. Тэнгүүд юу вэ? Бэж та юу вэ? Би Цаис Яа юу вэ? Энэ keyboard дээр байгаа баг бүх үсгийн ихний үсэг оронгот. What the юу вэ? Энэ TikTok чи юу болчих вэ? За зүгээр л хончин лавга гэж тайгаад орё зүгээр. За ингээд оронгот миний баахан юм хийж байна. За ингээл баахан юм хэрүүл маргаа ингээл янз бүрийн юмтай юм TikTok байгаа. Та нар угаасаа мэдж байгаа байх. Тэгэл ингээл энийг бол би ерөөсөө өөрөө бол оруулдаггүй. За энийг харалт ингээл хоньны арьс нэмэрсэн ч оноо. Энэ би одоо чамаач өөрөө. Тавроо янзын хөөхөлтэй тонгороо гэгээ зүнхэлнэ. Орцоор бүрэн онцгондууд олон янзын пистакууд дээгүүр хардму батай ал дэлгүүр ухтган манай тал дотрон тавьдаг баачка дотроор явдаг яшка хой байжтай эн чин нууг нь мамун нэшэр гэдэг биш үлээ тий мамун нэшэр манай төлөө тоглоё аавч хоёрын авчсан тоглоом биш үү морунж тавхья машин барьж явъя номсон уншаа ногоомото тайрья гэд амар хүүхдийн дуу байх юм тий сонин тий энэ хүүхдүүд суруул их хэцүү юм байна. Томчууд нь ч яхаа мэдэхгүй за. Дараачих нь юу вэ? Атгаж байна за. Оо бүр ийм бичлэгээ TikTok дээр оруулж байгаа юм тий. За комментуудын бөөндө харцгаа юу вэ? Хүмүүжүүлгүү гэдгээ хулаараа арчаагүй аа. За тийш serious гин. За нөгөө юуны хат тий комментиг харцгаа юу вэ? Гэн гин. Зах дээрээс 10,000 төгрөгөөр авсан. За ингээд бичлэг ингээд яв. За ингээд ямар ч юм TikTok бол ерөнхийдөө миний бодлоор яг ийм edit хийсэн хийдэгтэй юм сонирхолтой гоё платформ байхгүй уугнаад ийм богинорил ордог ийм editтэй. Ийм байвал яг гоё яваад байгаа байхгүй TikTok би зүгээр дарлаа юм дээр. Харин эсэргээр ийм юм байгаад байгаа юм сүүлийн үеийн TikTok дээр. За тэгэхээр TikTok бол ганц Монгол гэлтгүй дэлхийд даяар тархсан маш том юм сошиал платформ. Гэхдээ яг Монголд энэ амар хар бараа юм харуулад байна. Ууг нь ингээд янз бүрийн гоё сонирхолтой рил юм постууд ингээд ордог байсан чинь одоо үед бүр ингээд юм хэрүүл зодоо маргаа ингээд янз бүрийн лайваар шууд хоорондоо ингээд юу мууга хоорондоо яриад тэгсний хайлтын систем дээр юм амар юм бичээд ер нь зах замбраагүй болцсон байна. Тийм болохоор та нар шүүл түүртэй хандах хэрэгтэй. Тэгээд орж чадахгүй бол энэ TikTok-оо ерөнхийдөө устдаг. Тэгээд эцэг эхийн хяналтанд үүдсгүй бол энэ бол яг ингээд 100% ингээд эцэг эхийн хяналтгүй ингээд энэ TikTok руу бол ороход шууд юм ямар ч тийм юм шүүл дүүргүй янз бүрийн бичлэг ингээд хүн зодж байгаа байж байгаа. Ингээд янз бүрийн хэмээ хүүхэд зүгээр л ингээд адгийн наазахын нэг хүний юу бичих гээд ингээд хайхад ингээ баахан амар болцсон байна. Тэгэхээр та нар энийг ер нь л аль болох TikTok-ыг битгий хэрэгэл муугаар зөвөр хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь амар муугаар юм та нарт муугаар нөлөөлнө.
Тэгээд ойлгохныг нь ойлгох байх, ойлгохгүй тэгээд хараагаад үзье ядаад муулна уу байна уу надад бол хамаа байхгүй заяа. Тэгээ ямар тач энэ удаагийн маань бичлэг нь хүрээ дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дөрхөө битгий мартаарай. Тэгээд сошиал дээр соёлтой байцгаая манайхаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа баяртай.